оны Тайландд зохион болгосон дэлхийн аврах сургалтын тэмцээнд Камеруны бүрэлдэхүүн дэд улсын дуулагч ирсэн байгаа. Шуурхай Шингүлгийн багийн голын хаагчийн байр дээр төдийлөн тоглолтод оролцох гээд байгаа юм. Салмангийн хууралт. Ордос хамгаалалтын сүмгүүдээр таталтай өдсөн олон улсын жирийн мастер Чимболтын халиун аваад ирлээ. Ардалгаа Пүлинс оноогоо өөрчлөлөө, оноогоо хөдлөлтөө. 2000 оны анх дугаар удаа Азийн оюутны аваргын тэмцээний хүрэл медаль Тайландд хүрэл авч ийлээ. 2012 онд Тайландтай эх орондоо зохион болгосон 2 дугаар тэмцээнд бас аваргын гарч ирж мөнгөн дараг авч явсан бүр тэмдэг болгож 2 багаас явж байна. Энэ үед дээр л энэ тойрог дээр л цаг ойлгоцоод авахгүй бол 2 3 дугаар тойрог дээр энэ гар нэлцэнд баймаар байна. Хуурда Зидагийн хуралт. Нинж удрын тулгоо. Хаалт нийлээ. Нинж удар хаалаа. Дөрвийн тулгыг хаалтаа зогсоосоо. Салмангийн давлалт, Бачргалын давлалт. Баасан толмын давлалт байна. Хоёр алтын гарт орж ирсэн Юрикагийн хамгаалалт оновчтой. Нинж удрын тулгоо, нинж удар дээр хаасан. Хоёр дахь эжийн тоглолтын ажилд аваад ирлээ. Нэргүй. Шугамын хаалтууд тун гоёхан байгаа юм байна. Юрика Аломо хоёр араас нэргүй явсан. Нинж удрын тулгоо. За хашин згсэн мөнгө хамгаалсангүй. 25-20 ээлжээр цаг 2 тэг болгож өрчлөө дархан Монголс. За төммиг Wolves өнөөдөр Energy Group-тэй тоглолтыг хийн. За хөвсгөл Seven Stars Хилчин TG Group-ийн тоглолт тоглолно. Эмэгтэй бүгдээс удирдлагчнаас хойш хожигдгүй хоёр бүг өнөөдөр тоглолт хийхнэ. Отгон Мэмби алтан шугам дээр гоё сэрж байна. Сул руу авсан. Нинж удрын тулгоо. Жарсфоны хаалт. Холбог шуурт явуулсан. Яа. Орж Жарсфон хүрсэн ард хамгаалалт байлгуулсангүй. За тэгэхээр хоёр багийн холбогчийн байр дээр Батчаргалын 18-16 Сүглэн мад авалт гүйцэтгэн. За өмнөх хоёр ирсэн тоглолтод 25-21 25-20-оор Дархан Монгол сочдыг авсан 3 дахь тоглолт тоодоо шилж байна. Салмангийн тулгоо. Хоёр араас нэргүүгийн хууралт. Салмангийн тулгоо яасан. За Нямдавагийн ануужийн холболт гүйцэтгээр тулгоо явууллаа. За чийлэн амжилтгүй болсон. Уурхай Шингүлгийн бий оноо. За Бачргалын Соломон сайцаагаар холбоод орж ирлээ. Тэгээ энэ ижин тоглолтын хаалтны үзүүлэлт 5-1 байгаа юм байна шүү. Толгон дээр Уурхай Шингүлгийн оноо идвэж байна. Сүглэн магнутгоо за ганцхан алдаагаар зэрэг тоглолтын төгсөлийг хийлээ. Дархан Монгол 2025-26 оны удирдлийн эхний ажлаа авлаа.